Та бүхэн сайн байцгаана уу? Бид Бүрлүүл Увсан багшийн зөөрхөн өдрийн тайлбарыг сонсож байна. За бид өмнөх хичээлдэр дүрс нь хоосон, хоосон нь дүрс юм а гэдэг дээр хүрээ зогссон. Тэгээд дүрснээс өөр хоосон үгүй, хоосноос өөр дүрс үгүй гэж. За энэ дүр бол хоосон чанарын дөрвөн хүрд гэж. Дөрвөн дугуй ч гэдэг юм уу. Машинаар бол одоо дөрвөн дугуй нөхнө шүү дээ. Энд дүрс ба хоосон гэсэн юм хоёр зүйл гарч байгаа биз. Энэ бол хоёр буруу үзлийг өгөөрлөх хэлсэн. Бидэнд ийм хоёр төрлийн буруу үзэл байдаг юм байна л да. Нэг нь бол бодитод барих, нөгөөх нь бол тасархаад барих. Нэг нь мөнхжүүлэх, нөгөөх нь өгөөсгөх үзэл. Энэ хоёр бол хоёулаа туйлшрал. Тийм учраас энийг бид хоёр хязгаар гэж нэрлэдэг байна. За энэ хоёр туйлшрал бол хоёр буруу үзэл. Энэ хоёр буруу үзэл нь бидний бүх зовлонгийн суурь. Бидний бүх асуудлын гол суурь нь болдог байна. За ингээ бид гítэлчгээр хийх хүснэ үү? Зүгээр энэ амьдралдаа сайхан амьдрахыг хүснэ үү? Аз жаргалтай хүснээрээ хүснээ олж ингэж сэтгэлээрээ жаргалтай биеэрээ зовхгүй ингэж амьдрья гэх юм бол энэ хоёр буруу үзлээс л хол явах хэрэгтэй. Хоёр туйлшрлаас хол явна гэдэг нь бид ерөөсөө дундчийг барьж явах хэрэгтэй гэсэн үг. За тэгээд тэрийг нь бид төв үзэл гэж нэрлэдэг байх юм аа. Тэгэхдээ та бүхэн ойлгох хэрэгтэй энэ зөвхөн энэ хоёр биш шүү дээ. Бидэнд ерөөсө түг түмэн буруу үзэл байж болно. Тэр түг түмэн буруу үзлийг чинь ингээд ерөнхийд нь хуваахаар яг ийм хоёр туйлшрал болчдөг байна. Нэг нь бол юмыг бүр өстө үнэхээр өөрөөсөө бүтсэн ийм мөнхийн нэг ийм юм энд байна гэдэг. Нөгөөх нь болохоор ерөөсөө юу ч байхгүй гэдэг үгсгээд байдаг. Тэгэхээр энэ дүрс гэдгээр бурхан багш тэр үгүйсгэх үзлийг нь няцаагаад энэ хоосон гэдгээр нь тэр мөнхөд барих үзлийг нь няцаасан гэж. Энэ хоёрын аль нь ч биш юм аа. Одоо мөнхөд барих үзэл гэхээр биднээс ингээд нэг ерөнхий ойлголт төрөд байгаа юм л да. Тэгэхдээ биднээс яг нэг юм ийм цуул бүтцэн ийм өөрөөсөө бүтсэн нэг юм байна гэд бид одоо цаанаасаа итгээд байдаг. Тийм юм байхгүй. Энэ дүрс бол хоос юм аа. Тэгээ эн чи юу ч байхгүй хоос юм уу гэхээр хоосон нь дүрс юм аа. Хитрхи байна гэд итгээд ах юм бол бид тэр мөнхжүүлэх туйлшрлуун нь хитрхи үгүйсгээд ах юм бол бид тэр тасархаад барихын хязгаарлуунах нэ. За энэ бол одоо бидэнд амьдрал дээр өдөр болгон цаг үргэлж тохиолддог зүйл шүү дээ. Бид чи ерөөсөө туйлшрахтай гарамгай хүмүүс байхгүй юу? Ерөөсөө голчийг олж дундчийг тааруулна, донжийг тааруулна гэж байдаггүй хүмүүс шүү дээ. Одоо бидний хоорондын харилцаа, хосуудын хоорондын харилцаан дээр ч гэсэн энэ маш тодорхой харагддаг. За ингээд одоо хүмүүс нэгэндээ хайр дурлалтай болоход эхлээд яадаг вэ гэхээр тэд бол одоо гаднаас нь хардаг гэсэн үг. Гаднаас нь хараад ингээд бодитжуулаад бийжүүлээд бүр улмал бийжүүлээл тэгж бодож эхэлдэг эхлээд. За тэгээд тийм үед бол ерөөсөө таны тэр хайртай хүн хоёр л үлдээд бусад ямыг ерөөсөө огт анхаарахаа болдог. Та хоёр л энэ ертөнцийн дээр өөр бусад нь бүгдээр арилаад алга болчдөг гэсэн үг байна шүү дээ. За ингээд та энэ хүнийг өдөржин шүнжин бодно, өглөө бас бол бодно, орой унтахтаа бодно. За тэгэл ингээд баг угаалгын өрөөнд орохдоо баг гар гараасаа барилцаа, шүн ингээд гар гараасаа барилцаал унтна. За ингээд усан цэлсэн ч хамтдаа ч юм уу тий. Ингээл эн чин одоо тэр бодитод барих үзэл, мөнхжүүлэх үзэл рүүгээ хазаагаад ирж байгаа нь.
За тэгэл тийм үед чи гараад гүйсэн ч хамтдаа машин бариад явсан ч гараараасаа атгалцаастай. За дэринг хундаг өргсөн ч гаран зөрүүлээстэй. За ингээл энэ бүхэн чинь яг тийм бийжүүлээд бодитжуулаад ийм ёстой хагаршгүй, боторшгүй, бат бөх ийм юмлуул одоо зүтгээд ин шүү дээ. За тийм үед бол одоо тэгээд та хоёрын завсраар нисэх тийм шумуул багтах зайгүй шүү дээ. За шумуул байтугай заяа та хоёрын дундуур ийм хий орох зайгүй гэд бодчих. Яа бид хоёрын завсраар юу ч орох ёсгүй зөвхөн л бид хоёр. Тийм биз? За ингээл ёстой очир мэт хатуу тийм бат бөх ийм барилдлагыг тогтоож шít. Тэгэл тэндээ ингээл чаргаад байж ах юм шиг бодож. Тэгвэл энэ бүхэн чинь төөрөгдөл баг. Зүүд баггүй. Та сайхан кино үзэж байгаатай л адилхан. Яг л кино. За тэгэл Болливуудын сайхан энэтхэг кино үзэж байгаа мэт тийм л хайр дурлалтай байдаг. Энэтхэг кинон дээр дандаа маш гоё хайр дурлал гардаг штэ. Яг л тэр. За энэ бол өнөөдрийн бидний яриандах тэр мөнхжүүлэх туйлшрлын жишээ. Энэ цул бодит зүйл байна л гэдэг чинь эн чинь аюултай. Яагаад аюултай? Яагаад гэвэл эн чинь байдаггүй байхгүй. Цул бүтцэн тийм зүйл нэгч байхгүй. Нэгч. Үнэхэрийн цул бодит зүйл байла гэд та тэрийг задлаа шинжлээд үз. Та олохгүй. За тийм болохоор ч байж магадгүй. Ер нь бол хүмүүс задлан шинжилж гүнзгий шинжлэх тийм дуртай биш байдаг шин. Яагаад гэвэл тэд олохгүйгээ мэдээд байгаа ч юм бэлүү. Миний энэ бодож исэн бүхэн чинь зүуд байсан юм биш үү? Кино байсан юм биш үү гэж. Энэ төөрөгдөл энэ киноноос бид маш их зурчсан байдаг учраас энэ бүхэн чинь худлаа юм шүү дээ гэдэгт итгэхийг хүсэхгүй байна. Зүгээр жоохон гүнзгийхэн хараад жоохон гүнзгийхэн шинжлээд үзэх юм бол энэ бүхэн чинь төөрөгдөл юм биш үү гэдэг нь ойлгомжтой болно. Энийг биш үү? Цаг хугацаа танд харуулснаас та өөрөө энийг олоод мэдсэн нь шулуухан ч юм шиг. Зовлон багтаа шүү. Энийг та зүгээр сайн дураараа өөрөө ойлгоод авчих хэрэгтэй. Энэ бүхэн чинь худлаа шүү. Төөрөгдөл юм аа. Зүүд юм аа. Яа тэгвэл нэг өдөр та тэртээ тэргүй тэрийг олж мэднэ шүү. Таны зүүд чинь багасаар таны төөрөгдөлж багасаар байгаад юу ч байхгүй бол тэр цагт таны одоо шаналгаа их вэ шүү. Тэрний оронд та одоо сайн дураараа өөрөө эртгэн шиг олоод мэдчих. Тэр нь таныг энэ хосоосоо хагц гэсэн үг биш шүү. Зүгээр л энэ бүхэн бол иймэрхүү шүү гэдгийг мэдж яхад илүүдэхгүй. За тэгээд бидний идэх амсах сүүлд амсах зовлон маань бага нэмгэн байх нэ. За одоо энэ дэлхийн улс орнууд гэхэд маш их хэлбэрчсэн яг бат бөх цул юм хэлбэртэй болчихсон гэж өөрсдийгөө үзэж байгаа. Өчүүхэн төдий тэнд өөрчлөлт гараад өчүүхэн төдий тэр хэлбэр алдагдахад л бид учраа алдчих шин. Бид маш сул дорой гэдгийг тэгэхэд ойлгож шин. Өчүүхэн төдий өөрчлөлт гарахад л. Яагаад гэвэл биднээс энэ чигээрээ ингээл байж гинэ гэд ботцсон байгаад байгаа байхгүй. За ялангуяа энэ барууны ертөнцид дэлхийн 2 дугаар дайнд дууснаас хойш 70-80 жил маш амгалан тайван сайхан одоо тогтвортой байдлыг ингээд амсч ийн. Тэнд бол одоо маш баян байна. Ингээд маш их эд хөрөнгө байна. Маш их эд агуурс байна. Итгэхийн аргагүй хүссэн бүхэн тэнд байна. Нэг их айхтар
зовлон, ядуурал, гачуурал гэж юм, алга, гачигдал гэж юм, алга. За тийм байгаадаа л хууртаад өчүүхэн төдий асуудал гарахад итгэхийн аргагүй байдалд орж шít. Итгэхийн аргагүй. Эрдэм мэдлэг, оюун боловсрал хэмжээ хязгааргүй их байна штэ тэдний хувьд. Тэгээд амьдрал тохиолдог өчүүхэн асуудалд юу ч тохиолдсон бид бэлэн, юу ч туулахад бид бэлэн гэж байгаа мөртлөө тэр нь тийм биш. Тэр бол худлаа. Яг л таны галт тогоонд нэг жижигхэн шоргоолж ороод ирсэн юм шиг. Бүхэл бүтэн зааны галтгооны гол даваачаа тавиагүй штэ. Тэр чинь өчүүхэн шоргоолж тэргээр гүхэд л тэр галт тогоо тэр чигээрээ чичир салгалж штэ. Тэрнтэй л адилхан. Энэ улс орнуудад болж байгаа явдлыг ингэж зүүрлж үзэж болно. Яагаад ийм эмзэг, яагаад ийм сул дорой байна гэхээр биднээс тэр хэлбэрчүүлээд байсан зүйлээ хэлбэрээ алдаж эхэлж байгаа. Тийм учраас. За Америк гэл, за Хятад гэл, Орос гэл одоо маш хүчрхэг цэрэг айрамтай тийм улсууд байна. Маш хүчрхэг тэглээгээд яг тэр хэлбэр хадгалаад байхад амаргүй шүү дээ. Амаргүйгээр байхгүй, энэ бол боломжгүй байхгүй. За ингээд энэ бол мөнхжүүлэх үзэл. Тэгээд бидний ихэнхэд голдуу мөнхжүүлэх үзэл нь зөнхөлж байдаг. Дийлэнх нь мөнхжүүлэх үзэл. Мөнхөд барихын хязгаарлуу хазаасан байдгаа гэсэн. Хатуу цул юм юу ч байхгүй. Та үнэхээр энэ задлан шинжлэх бурхан энийг анх ингээд нээж илрүүлсэн байгаа юм л. Ямар ч цул батбөх ийм бодит зүйл байдгүй юм байна. Тэгэд энийг ингээд дотогшоо задлан шинжлээд ингээд үзэхээр тэнд ямар ч тийм өөрөөсөө бүтсэн зүйл байхгүй. Тэнд ямар ч таны энэ зовлонгоос юу ч байхгүй. Таны энэ стрессээс юу ч байхгүй. Зөвхөн энх хамгаална л тэнд байдаг баг. Ямар нэгэн өчүүхэн төдий цул бүтцэн зүйл байх юм бол тэнд энх хамгаалан байна гэж байхгүй. Тийм өчүүхэн жижигхэн цул зүйл байх юм бол бид зуураад авдаг. Энд бодит зүйл гэж нэг зүйл байгаад тэрнээс зуурах, энэ хоёр нэгдэхээрээ одоо бидний энэ зовлонтой амьдрал чинь үүсчихэж байгаа. Одоо бидэнд яах хэрэгтэй бэ гэвэл энэ зууралтаан тавиул гэж яриад байдаг. Зууралтаан тавиулаа, бити зуураа гэдэг. Зуураад байхаар тийм өөрөөсөө бүтцэн тийм бодит зүйл огт байдаггүй байна шүү. Хүн төрлөختний түүх тэр чигээрээ шүү. Тэр чигээрээ тийм. Энэ яг туйлын нэг юм энэ байна шүү гэд бидний түүхэнд үргэлж нэг юмд итгэж. За яг туйлын үнэлэх юм чи энэ юм байна. Яг энэ л юм байна шүү. За энэ л юм байна гэд бодчихдог. Тэгээ бодоо зогсохгүй тэрнээсээ зуураад, зовоод, таршлаад зуураад. За тэгээд одоо бүр дэлхийн нийтийг хамарсан юу байдгийн юм асар том зовлон тохиолдчихийж гинт нэг сэхий авдаг тий. Тархилууга цохиулсан юм шиг. Яана энэ биш байсан биш тэгээд. Тэр юмнаас зуурцсан энэ гарыг тавиулахын тулд бидэнд одоо маш их зовлон эдэлжиж арай гэж тэр гар тавигдчих шít. Төр зуртаа. Тэрнээс аш хичнээн зовоод байгаа мөртлөө тэр зуралтаа тавихгүй байгаад байна шít. Бид ч одоо тийм л туйлширчихсан нөхдүүд. Тэгээ зогсохгүй шүү дээ. Тэр зуралтыг тавиулаад одоо бид яаж жаргахаа мэдэхгүй одоо дараагийнхаа зурах зүйлийг хүлээн шүү дээ. Эсвэл дараагийнхаа зурах зүйлийг хайж болно. Ингээд тэрэндээ хэсэг зовж байгаа тэгээ дахиад улс төр соёл шинжлэх ухаан боловсролын айлч салбарт яг адилхан. Айлч чиглэлээр яг адилхан. Энэ зуралтаа тавиулах нь одоо бидний
сэтгэлээ нээхтэй их ойролцоо. Тэрийг л хэлж байгаа юм л да үндсэндээ бол. Биднээс юмнаас зуурахтаа маш амархан тэр зууралтыг тавиулж сэтгэлээ нээхэд амаргүй байдаг байна. Ер нь байгалийнхаа жамаар зүүн совингорч гэсэн бид тэгдэг штэ. Ямар нэг юм ирэхэд бид өөрөө ирэхгүй ингээд өөрсдийгөө хамгаалдаг. Тэгсэн мөртлөө бүх зовнилоо таягдан хаяад ингээд сэтгэл тэнүү ийм нээлттэй болоход бидэнд маш амаргүй байдаг. Биднээс бошуухан шиг зуураад хумаад ингээд бие хярах гэдэг үлээ. Ингээд авахта биднээс ая зүнгөөрөө ингэж өөрийгөө хамгаалах тийм зүн бэлэгтэй байдаг. Харин бид өөрсдийгөө нээж ингэж сэтгэл 50 болох тийм зүн бэлэг нь бидэнд бага хөгжсөн байдаг байна. Нэг үгээр хэлэх юм бол зуурахта бид маш сурамгай, зууралтыг тавиулахдаа бид маш хойрго. Тэгээ маш чадваргүй. Энэ бол маш амаргүй бидний хувьд. Үүний тулд бидэнд маш их шамдал, маш их энерги, маш их зүтгэл хэрэгтэй байдаг. Гэтэл тэр чинь л ганц зууралтаа тавиулна гэдэг чинь л ганц эндээс салах, зовлонгоос салах арга нь байгаа дээ шүү дээ. Өөрөөсөө бүтсэн хатуу цул юм нэгийнхэн ч байхгүй маа. Энэ бол жинхэнэ үнэн. Энэ бол жинхэнэ бэлгүүн. Энэ үнд бид сэтгэлээ бэлтгэх хэрэгтэй. Энэ хормоо ертөнц дэлхий тэр чигээр цул хатуу бодит зүйл биш ээ. Бидний энэ гэр бүл, улс орон цул бодит зүйл биш ээ. Яг бүтцэн, тогтцсон тийм зүйл нэгч байхгүй, чийч хатуу цул зүйл биш, бийч хатуу цул зүйл биш. Задлаад байх юм бол дотор нь үнэхэрийн цул зүйл өчүүхэн төдийч олдохгүй юм аа. Атом молекулын дайтайч тийм цул зүйл байхгүй шүү дээ. Энийг нээж илрүүлж ижил бид үннийг үнэнтэй учрна. Энэ үннийг та олж харж ижил таны зовлон багасна. Таны асуудал багасна. Тэгэхээр та бүхэн яагаад Будда дөрсөн хоосон нь дөрс юмаа гэж хэлснийг ойлгосон баха. Бид нар мэдлэг гэл мэдлэгийн араас хөөцөлдөөл байна. Мэдлэг таныг нэг өдөр ална штэ. Мэдлэг гэд нэг юмыг мэдээд авчгаар та өөрийгөө хааччих. Тэрнээсээ зурчдаг гэсэн үг. Тэгээд тэрийгэ тавьж явуулахгүй штэ. Тэр мэдсэн жоохон зүйлдээ хашигдаад тэр өчүүхэн мэдлэгээр өөрийгөө хүрээлүүлээд хаачдаг гэсэн үг. Орчин цагт бидэнд тохиолж байгаа хамгийн том аюул тэр шүү дээ. За мэдлэгээр тусахгүй дуршлагч мөн адилхан. Та амьдрал дээр нэг онцгүй зүйлтэй уулзлаа. Нэг хүнд хуурагдлаач гэдэг юм уу те, нэг хүнд мэхлүүллээч гэдэг юм уу. Тиймэрхүү юм болоход та ерөөсөө тэрүүгээр тэрнээсээ давж гарч чаддаггүй гэсэн үг. Угаасаа л тэгдэг штэ, угаасаа л мэхэлдэг штэ, угаасаа л ийм байдаг штэ. Хүн болгон тийм юм шиг тэгээ бодчихдог. Тэр чин таныг тэгээд эргээд нээлттэй өөж сэтгэлээр амьд хүнд итгэхэд итгэж чадхааргүй тийм байдалд таныг оруулцдаг. Үнэн хэрэгтээ хүн болгон тийм биш шүү дээ. Хүн болгон өөр шүү дээ. За нэг хүн танд нэг эвгүй үг хэллээ. Тэр хүн тэр үгийг нэг л удаа хэлсэн, та нэг л секунд танд мэдрэгдсэн. Тэгэхэд л та тэр хүнийг энэ бол ёстой муу хүн гэсэн. Тийм дүгнэлтэнд хүрээд тэгээд тэрийгэ тавьж явуулдаг. Өчнөө жил өнгөрчөөд хахад энэ муу хүн, энэ наатахч муу хүн. Тэгдгийн их муу. Насан туршдаа тэгж бодож явна шүү дээ. Энэ бол маш муу хүн. Таны тэр нэг секундэд мэдэрсэн тэр мэдлэг таны бүх насаар чинь хааччих.
Яг л тэр үед тэр хүнтэй харьцахад ямар мэдрэмж төрж исэн. Яг тэр орчин дотроосоо гарахгүй ингээд өөрийгөө тэрэн дотроо хүлээд багталсан байна л гэсэн. Тэгээ хүн болгон ийм юм шиг, хүн төрлөخت нь тэр чигээрээ тийм юм шиг авч үзсэн шин. Тэгэхээр та бүхэнд мэдлэг хэрэггүй гэж байгаа юм биш. Мэдлэг бол сайн. Тэгтээ эн чинь үннийг үннээр нь харахад хангалтгүй. Туршлага сайн уу гэвэл сайн. Альва зүйлийг туршиж үзэх нь сайн. Тэгтээ туршлага үннийг үннээр нь харахад хангалтгүй. Таны мэдсэн мэдлэг, таны сурсан мэдлэг, таны мэдсэн туршлага үнний нэг хэсгүү гэвэл үнний нэг хэсэг. Тэгтээ нэг л хэсэг нь. Үнэн яг тэр чигээр биш байхгүй. Бүхлээр биш. Мэдлэг туршлага сайн уу гэвэл сайн. Тэгтээ заримдаа бидний нүдийг тагилчаад биднийг юм харуулдаггүй. Бидний гарыг хүлчээд биднийг хөдлөгдөггүй. Харьцангуудаа тэр таны мэдэрсэн зүйл чинь үнэн үү гэвэл үнэн. Тэгтээ эн чинь хагас дутуу үнэн баггүй. За тэгэхээр одоо бид яаж өөрсдийгөө нээх юм? Яаж сэтгэлээ нээх юм? Яаж энэ уужуу тайван байдалд орох юм? Яаж энэ зууралтаа тавиулах юм гэд бодох юм бол тайвшир. Тайван, амгалан, сэтгэл тогтун ийм байдалтай болоход таны бие сэтгэл аяндаа онгоно. Тэгээ яах гэж бид энэ бүх бясалгал гэдээ яриад байгаа. Яагаад энэ бүх бясалгалыг хийх ёстой? Энд чи ерөөсөө л энэ юм. Сэтгэл тайвшрах, сэтгэл амгалантай болох, сэтгэлийн тогтоох. За ингээд сэтгэлээ нээлттэй болгох гэхээр хүмүүс улам их юмыг судлаад, улам их юмыг мэдэж аваад, улам их ном унших хэрэгтэй юм шиг бодож ич магадгүй. За эсвэл ёстой дэлхийгээр энэ тэндгүй аялал янз янзын юм үзэл янз янзын хоол амсч үзэл янз янзын газар орон үзэл явахыгаа сэтгэлээ нээж гинэ гэж бодож ич магадгүй. Тэгээ бүхэнд сэтгэлд нээлттэй байх гэдгийг шал буруу нөгөө чанх буруу гэдэг үл тийм байдлаар ойлгож байна шүү дээ. Тэр биш, тэр бүхэн биш. Зүгээр нуруугаа ихцлээд амьсгалаа чагнаад суух хэрэгтэй. Сэтгэл тайван тогтвортой тийм байж ижил таны бие байгалийнхаа жамаар таны бие сэтгэл онгоно. Бүрэн тайвширч бүрэн тавирна. Юунаас ч үл зууран ингэж бясалгаж суухад та ямар ч шамдалгүйгээр юу ч хийх шаардлагагүйгээр та энэ бүх зуралтаа тавиулж чадна. Үнэн хэрэгтэй юу ч хийхгүй зүгээр суухыг л хэлээд шүү дээ. Бид тэгэхэд 5 минут бид зүгээр сууж чадахгүй шүү дээ. 5 минут бид зүгээр сууж чадах тийм чадвар алдчихсан. Яг ийм болохоор л бидэнд бясалгал маш чухал шаардлагатай. Одоо энэ орчин цагт бид мэдлэгийн галзууралд орж шин. Хүн болгон бүх юмыг мэддэг. Хүн болгон бүх юмыг мэднэ гэж боддоо. Энэ бүх интернетээр дүүрэн мэдлэг, дүүрэн тоо томшгүй хэмжээ хязгааргүй мэдлэг. Энэ бүх мэдлэг чинь биш үү? Бүгдээрээ бидний тайван байдлыг маш их сарниулж, боснуулж байж байгаа зүйл байхгүй. Бидэнд өчүүхэн төдий 5 минутын тайван байдал байхгүй. 5 минут бид нүдэн анаа сууж чаддгүй гэд хэлээд шүү дээ. Магадгүй 5 минут нүдэн анаа суух юм бол бараг бачимдаж эхэлнэ. Бараг сандарч эхэлнэ шүү дээ. Яагаад зүгээр суугаад байгаа юм бэ? Тэгээ 5 минутын ч тайвшрал бидэнд байхгүй гэж бодоод үзэхээр биднээс яг суурил рүүгээ явж байгаа юм шиг. Тэгэхээр одоо мэдлэг сайн гэж туушаад байхгүй. Мэдлэг муу гэд үгүйсгээд байхгүй. Мэдлэг сайн.
Тэгтээ сэтгэл тайвширсан, тогтсон тийм байдалгүйгээр мэдлэг аюултай гэд ойлгочиход болно шүү дээ. Мэдлэг хизээч биднийг төгс төгөлдөрт хүрэхгүй. Мэдлэг биднийг төгс төгөлдрийн өчүүхэн хэсгийг л эзэлнэ. Тэгэхээр энэ мэдлэгийн хүрээнээс бид давж гарах хэрэгтэй. Давж харах хэрэгтэй. За одоо жишээлбэл та энэ бүрэлдэхүүн увсан багш гэд маш сайн багш шүү гэд. Магадгүй миний хичээл танд таалагдсан байж магадгүй. Энэ бүрэлдэхүүн увсан багш маш сайн багш шүү гэдэг чинь мэдлэг байхгүй. Энэ мэдлэг. Та энэ багшийн талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй болж байгаа болохоос биш та энэ багшийг бүрэн мэдсэн гэсэн үг биш шүү дээ. Тэрнтэй адилхан одоо бидний энэ сайн хүн шүү, энэ муу хүн шүү, энэ нүс чинь бүгдээрээ мэдлэг. Тэгтээ хагас дутуу мэдлэг. За ингээд судраа цааш үргэлжлүүлэн тайлбарлая. За ингээл цаашаага явхад бол одоо нөгөө нүд үгүй, чих үгүй, амт үгүй, хамар үгүй, олохч үгүй, эс олохч үгүй гэл цаашаа явж байгаа. Энэ чинь бол ерөөсөө хитийдэж хараал гэсэн үг. Давж хараал гэсэн үг. Юуг давж харах юм бэ гэвэл энэ би гэдэг байгаа. Бийг давж хараа гэсэн үг. Бидний энэ бид барих үзэл ерөөсөө маш хатуу тэмдэг чанартай. Маш хатуу биеийн байцаалттай гэсэн үг. Бидний бид барих сэтгэл үргэлж өөрсдийгөө нэх чухал тусгай хүн шиг авч үздэг. Тийм ч юм дуртай, ийм ч юм дургу, би тийм л юм иддэг, ийм л юм иддэггүй, би тийм л дуу сонсдог, ийм л юу яадаг гэл супермаркет дотор орсон юм шиг ийм сонгол шилэмтгий, сонгомтгой гэдэг юм уу юу гэдэг. Заримдаа би тоглоомор хүмүүст хэлдэг. Биднээс бүгдээрэнд нь бид барих уу, би гэсэн үзэл байгаа. Гэхдээ чиний энэ би гэдэг үзэл чинь их муу байна гэдэг. Яа гэвэл санаанд нь таарах юм байхгүй шүү дээ. Санаанд нь таалагдах хүн олдохгүй. Тэр чи одоо таалагдах хүн олдохгүй таны би чинь одоо ямар хичнээн чухал болоод тэгээд та хүн болгоныг голоод идэв. Тэгээ таны тэр би чинь одоо хичнээн том бий болоод танд тохирох тийм таарах хэмжээний юм олддгүй. Ийм байх хэвээр, тийм байх хэвээр, ийм хэмжээтэй, ийм өндөртэй, ийм намтай, ийм нүдтэй, ийм хамартай. Come on. За болоо гэмээр. Зарим үед өөрийгөө баг болж байгаа юм шүү. Тэгээд таны энэ бид барих үгүй чинь одоо нэг хайрцаг байна гэж зүйрлээд үзэх юм бол тэр хайрцагны загвар нь ингээд шал утгагүй загвартай дотор нь юу ч хийгээд багтдаггүй нэг тийм эвгүй хэлбэртэй хайрцаг шиг тий. Тэгээд тийм хайрцаг шиг болсон таны сэтгэл рүү хинч нэвтэрч чадахгүй. Хинч нэвтрэхийг хүсэхчгүй. Яг тэгвэл тэднээс яаж тийшээ нэвтрэхээ мэдгүй. Тийм хачин загвартай л сэтгэл санаатай хүн биш та. Бидний энэ бид барих сэтгэл сая жива галвын өмнө бүтчихсэн тийм нэг зэвэрсэн төмөр хайрцаг шиг. Хэн энэ хайрцгийг анх бүтээсэн бүү мэд тэргүй шүү цагаас бүтцэн гэл байждаг. Энэ хайрцагнаас бид одоо зад татаж гарах хэрэгтэй биш үү? Төмөр хайрцаг. Тэгээд дээрэс нь маш эмх замбраагүй загвартай, маш сонин загвартай. Ингээд надад авчираад үзүүлэх юм бол баг вау, юу вэ ч одоо гэмээр. За энийг одоо бидний энэ бид барихыг өөр юмар ингээд зөөрлөд үзэх юм бол
ийм төмөрн торон дотор төрчихсөн шувуу шиг. Тэгэхээр шувуу бол ер нь ийм төмөрн торон дотор байх ёстой зүйл биш юм байна л да. Тийм байх ёстой биш. Тэгтээ ягаад чи ийм төмөрн торон дотор төрчихсөн? Тэг бид бол яг л тийм баг. Бид яг л тийм торон төрсөн шувуу шиг. Тэгээд бүх насаа тэр торон дотор өнгөрөх ёстой. Энэ торон дотор төрсөн, энэ торон дотор амьдран, энэ торон дотор өхөн. За тэгээд тэр шувуунд хинч одоо яг зориудаар хилээгүй боловч зөнгөөр өгийнхаа тэр зүн бэлгээр өгийнхаа тэр мөн чанараар хаашаа чин ягад чин тэмүүлээд ингээд жиригээ дуу чимээ гаргаа тэр торон дотор чин далавч малавчаад ивээд ингээд дээшээ доошоо хөөрч буугаад ингээд ямар нэгэн зүйл рүү тэмүүлээд идэг. Тэр шувуу. Үндсэндээ бол энэ торноос л давж гарах гэ хитийдэж гарах гээд байгаа юм л та чаавс. Бид бол яг л тэр шуутай адилхан баг. Тэр торны хаалтыг онгойлгоод ингээд гараад нисгээ гэхэд тэр задгаа сайхан окторгуйн хараад тэр шувуу айн дагжиж чичирч байгаатай адилхан. Биднес энэ бид барихуугаад зад татаад энэ боксыг энэ төмрөн торыг зад татаад ингээд гарья гэхэд бид айдаг. Тийм айдас давтдаг. Энэ дотроо байж ивэл үлзийтэй гэж бодоод идэг. Тэгээл нөгөө том жиргээл дээш доош хөөрч буугаад байсан шууч нь яг окторгын үүдийг нээгээд ингээд тавьчихтай зэрэг орхичихтай зэрэг чимээг болоод ингээд гайхаад айгаад дагжаад ингээд ирдэг байна шүү дээ. Тэгээд ингээд сайхан хаалгын онгоолгоод өгчөд ахт чинь гарах уу яах уу гэдгээ шийдэж ядаад тэгээд баг тэр арийнх нь мухарт очиж шийдэж байгаатай адилхан бид ч одоо тийм л биш шүү дээ. Тэгээ хаалгыг хаагаад торыг хаачих юм бол тэгээд нөгөө өгийнхаа зүн бэлгээр ингээд гарах га тэмүүлээд байдаг. Хаалгыг нээчихээр гашдаг. Айгаад идэг. Энэ хязгааргүй хэмжээшгүй окторгүй. Энэ хязгааргүй хэмжээшгүй эрх чөлөө. Дааж давмгүй мэт. Тэгээ хэрвээ хэн нэгэн хүн тэр торон дотор гараа оруулаад шувуу барьж аваад окторгуулуу ингээд задгаа окторгуулуу шидчих юм бол тэрэнд ямар ч сонголт байхгүй нисгээс шүү ямар ч арга байхгүй ингээд нисээд тэгээд ёстой энэ юм бэ штэ ямар сайхан юм бэ нэрхчлөө гэдэг чинь гэж байгаатай л адилхан. Бурхан багшийн энэ сургаал бол яг бидэнд тэрийг үзүүлэх гээд байна. Тэд торноос анх мултраад нисэж байгаа тэр шувуу задгаа агаарт яана гэж бодож байна. Та бүхэн одоо энэ байшингийн орой дээр юм уу эсвэл энэ модны орой дээр суугаад энэ хязгааргүй хэмжээ хязгааргүй окторгүй энэ газар дэлхий тэнгэр ус бүгдийг харна шүү дээ. Бүгдийг хараад вау. Энэ байсан биш үү? Миний жинхэнэ гэр чинь энэ байсан биш үү гэж хэлнэ шүү дээ. Та бид яах вэ? Одоо ингээд ийм задгаа окторгууд ингээ гаргаал тавьчихад энэ чинь миний жинхэнэ гэр чи энэ юм байж штэ гэд тэнд одоо ингээ дураараа эрхчлөөтэй нисэх үү? Эсвэл тэр тооронд буцаад орох уу? Торлууга буцаад нисэх үү? Энэ төмрөн тор энэ төмөр хайрцгийг бидний биед барих уу сэтгэлдээ зөвөрлж байгаа. Бидний энэ биед барих уу биднийг ямар амар хязгаарлаж идгийг та бүхэн анзаарсан биз? Төмрөн тор шиг ингэж хязгаарлаж байдаг байна. Хичнээн давчуу гэж бодно. Бидний биед барих уу штэ. Бидэнтэй яаж харьцдаг вэ гэвэл биш. Одоо жишээлбэл би ингэж за өнөө орой ер нь орой хоол багхан итья. Бараг орой хоолоо алгасчихъя. Маргааш өглөө гарчгүйя гэд бодно шүү дээ.
Тэгээд өөрийнхөө сэтгэлтэй ярих юм биз дээ. Хей. Би маргааш өглөө гарч гүмээр байна. Тэгэхээр өнөө орой баг хоол идмээр байна гингүүт сэтгэл юу гэдэг гэхээр үчи дээртэй дэргүү маргааш өглөө гарч гүөх юм чинь өнөө орой чадлынхаа хэрээр ид. Юу ч ийцэн яадیں۔ Чадлынхаа хэрээр ид. Дээртэй дэргүү чи маргааш өглөө гүөх юм чинь гэдэг. Тэр айл хэдий надаас өшөөгөө аваад эхэлчихэж байгаа биз. Тэгээд супермаркет одоо нөгөө хүнсний дэлгүүр орно шүү. Энийг ч аваад энийг ч аваад энийг ч. Маргааш өглөө би гүөх юм чи өнөө орой юу дуртайгаа иднэ гэж бодцсон. Яг л нэг эрх хүүхэд дэлгүүрт дагуулад орсон юм чи. Энийг аваад өгөөч, энийг аваад өгөөч гэдэг ээж аваасаа гуйдаг нэг эрх хүүхэд дагуулад орсон юм шиг зүгээр. Нүдэнд харагдсан болгоно авал. Тэгээд нэг ганц 2 юм авах гэж гарсан хүн чинь 20-30 юм аваад хүрээд ирдэг. Гэрт нь тавих газар байхгүй, хөрөгчөнд нь цай байхгүй. За ингээл маргааш гүүн гэсэн тэр сургаар өнөө оройн ёстой баяр тэмдэглэж байгаа мэт. Зүгээр тэр сэтгэлийнхаа зоргоор хүссэн болгоныг нь идэж уугаал. Өнгөрөх юм биз дээ. Маргааш өглөө нь би сэрээд за яста миний сэтгэл бид хоёр бол жинхэнэ гарчгүй бид хоёр энд хамтдаа гэсэн ийм бүрэн итгэлтэйгээр сэрээд босдог. Тэр үед миний сэтгэл яах вэ гэхээр сайхан дуг нойрондоо дөгжрья гэд унтж байгаа шүү. Миний сэтгэл бид хоёр бол яг л нэг ийм байдалтай л амьдардаг. Одоо хоёр тустай хүн байгаа юм шиг ингээд зүүрлээд үзэх юм бол миний сэтгэл бид хоёр яг л иймэрхүү байдалтай байгаа шүү. Энэ амьдралд ер нь хамгийн аз жаргалтай үе лотерейнд суглаанд хожих аз жаргалтай юу? Таны сэтгэл таныг сонсох аз жаргалтай юу? За ингээд лотерейнд суглаанд их мөнгө хожих гайхамшигтай л юм биз дээ. Та олон зүйлийг тэр мөнгөөр хийж болно. Тэгн ингэн гэл зөндөө ашигтай талууд байгаа. Тэгтээ жинхэнэ суглаанд хожиж байгаа чинь таны сэтгэл таны захиргаанд орох явдал юм шүү дээ. Таны сэтгэл таны үгийг сонсдог болоод таны юу хүснэг хийдэг болохыг бид эрхчлөө гэж. Энэ ч л бидний аз жаргал юм шүү дээ. Та сэтгэлийнхаа мөн чанар руу яг сайтар шинжлээд гарах юм бол тэнд юу ч байхгүй хуусан. За тэгэхээр би хуусан чанарыг онцлоо тэгсэн мөртлөө яагаад би аз жаргалгүй байна гэдэг юм уу? Би хуусан чанарыг онцгсон тэгсэн мөртлөө яагаад би ганцаардаад байна ч гэдэг юм уу? Би хуусан чанарыг онцгсон тэгсэн мөртлөө яагаад би ийм тайван бус байна ч гэдэг юм уу? Энэ асуултууд бол ерөөсөө байж болохгүй асуултууд. Яагаад гэдэг хариулт нь ойлгомжтой биш. Та хуусан чанарыг оноогүй байна л гэсэн. Та хоосон чанарыг онсон оногүйгээ яаж мэдэх юм бэ гэвэл маш амархан. Хүн хоосон чанарыг онохдоо зэрэг хоёр л янзын сэтгэл төрдөг. Нэг нь бол маш их айн, нэг нь бол маш их баярлна. Энэ хоёрын л нэг. Одоо та гэрээ алдчихж байгаа. Биднээс одоо орон гэргүй болчих юм бол маш их айх юм биз дээ. Тэрнтэй адилхан та гэрээ алдчихж байгаа юм шиг л айна. Эсвэл та өстө ганц хайж явсан юм олж байгаа мэт баярлна. Хөөхсдө чухам хайгаад исэн юм оллоо штэ гэж байгаа юм шиг. Энэ хоёрын л нэг. Энэ хоёр сэтгэлийн нэг нь төрөхгүй юм бол та хуусан чанарыг оноогүй байна. Та хуусан чанарыг энэ хоёрын аль нэг нь төрөхгүй юм бол та хуусан чанарыг оноогүй байна. Зүгээр л та энэ оюун бодлын хүрээнд одоо юу гэдгийг байгаа профессорын ажил хийж байна л гэсэн үг. Бодоо сэтгээд байна л гэсэн үг. Та тэрнээс үнэндээ хуусан чанарыг оноогүй байна. Тэгээ та бүхэн харж байгаа үз энэ бид барих үг ерөөсөө энэ зүрхэн сударт талаас нь ингээл хашаад л биш үү? Хашаад л
дөрвөн хан босгочлоо. Ингээл хашаад тийм ч юм байхгүй юм жоо. Бүгдийг нэг үрчлэн үгс байхгүй хуусан юм а гэж. Тэгээд одоо цаашаага ингээд явхаар юу гэж ийнэ гэх юм бол муухаг үгүй, муухаг барагдах үгээс өтлөх үгүй, үхэх үгүй, өтлөх үгүй барагдахгүй гэх хүртэл үгүй болоо гэж. За энэ бол одоо замыг нь үгүйсгэж байгаа. Замыг нь хоосон болохыг баталж байгаа. Энэ зам нь юу вэ гэхээр 12 шүтэн барилдлага. За ингээд энэ зам нь энэ 12 шүтэн барилгын зам бахна ш. Тэгэнгүүт л энэ бол цорын ганц зам, энэ бол гэгэрлийн зам гэд замаасаа мөн зурч болохгүй гэж. За энэ замаас мөн зурах юм бол тэр мөн асуудал болж хувирдаг байна. Түүнчлэн зовлон ба бүхэн гарах, төрдөх ба мөр үгүй, бэлэг үгүй, олох үгүй, үл олох үгүй гэж. За ингэж Шари Потрагийн хэлж байгаа хариулт нь үгээр төгсөж байгаа. Энэ нь олох үгүй, эс олох ч үгүй гэдэг нь ерөөсөө үр дүнгийн ч гэсэн хуусан юм а гэж. Суур, мөр, үр бүгдээрээ хуусан юм а эцэст гэж. Утгатай. Тэгээ суур нь юу байсан бэ гэхээр бид барих уу. 5 цогц хуусан юм а. Дараа нь замын хоосон, тэгээд үрийн хоосон мөн энэ дотор багтж байгаа. Тэгэхээр суур нь бол бид барих уу. Тэгээ би гэл байх тусам таны бие чинь илүү чухал, биегээс бусд нь чухал биш болоод ирж байгаа. Энэ л ерөөсөө таны зовлонгийн бүх үндэс нь бахна шүү дээ. Энэ зовлонгоос ангижрия гэж бодох юм бол бид барихугаас ангижрна. Бид барихугаас яаж ангижрах юм бэ гэвэл хуусан чанарыг илтэд онох хэрэгтэй байна. Зовлонгоос гарах зам нь бэлгүүн. Тэр бэлгүүн нь ямар бэлгүүн бэ гэхээр 2 гуйн бэлгүүн. 2 гуйн бэлгүүн гэдэг бол бидний үнэн мөн чанар. Энэ бид яагаад энэ зовж гинэ гэхээр үнэн мөн чанараа ойлгоогүйгээс болоо зовж байгаа юм. Энэ яг эхлэлийнхэн цэгнээ нь бахна шүү дээ. Үнний үнэн мөн чанарыг ойлгоогүй, муухаг. Энэ бол бүх зовлонгийн эхлэл. Энэ бүх 12 шүтэн барилгын чинь эхлэл нь энэ. За тэгээ зогсохгүй бидэнд тохиолж байгаа бүх асуудлын эхнийх нь энэ бахна. Үнний үнэн мөн чанарыг ойлгоогүй энэ муухагаас болоод бид үйлийг үлддэг. Тэр үйл бол карма юм. Бид тийм учраас өөрөө өөрсдийнхөө эзэн биш, бид энэ карманы эрхэнд амьдардаг. За ингээд гадаад их баг ямар нэгэн нөхцлүүд гарч ирэх үед бидний тэр карма боловсрч эхэлдэг байна. За ингээ мөнхгийн улмаас мэдрэмж төрсний улмаас үйлийг үлдээд, за үйлийг үлдсэний улмаас бидэнд тэр үлийн ул мөр үсээд бидний ухамсарт хадгалагдчихж байгаа. Тэгээд гадаад нөхцлүүдээр өдөөгдөд тэднүүс чинь боловсроод ингээд дараагийнх нь шат нь юу вэ гэх юм бол нэрба дүрс. Бид ямар нэгэн биеийг аваад төрчихөж байгаа. За тэгээд тэр нэр дүрс гэдэг чинь 5 бүртэл цогц. Ингээд дараа нь 6 мэдрэхүү үсэж байгаа. За ингээд 6 мэдрэхүү үсчихэр чинь 6 мэдрэхүйн орон биднийг тойрог дүүрэн биш. Бидний энэ мэдрэхүүд өртөх зүйл дүүрэн пиг дүүрэн энэ ертөнцид. Тэгээд тэр мэдрэхүү чинь за тэгээд шунал үсээд, тэгээд зууралт үсээд, за тэгэл өтлөөл үхээл дахиад төрөл авал ингээд энэ 12 шүтэн барилдлага чинь эргэлдээд байдаг байх. За энийг бид энэ сансрын эргэлт гэж нэрлэдэг бөгөөд энэ талаар бид тодруулан ярих тийм цаг байхгүй. Тэгэхдээ одоо монголчуудын ихэнх нь энийг сайн мэдэх бах. За ингээ энэ 12 шүтэн барилгын тойргоос сансрын эргэлтнээс бид
аврагдаж чөлөөлөгдөж гарах хэрэгтэй. Тэгээ гарах арга нь юу юм бэ гэх юм бол хамгийн ихний тэр муухгийг тасдах хэрэгтэй гэж. Тэгээ муухгийг яаж тасдах юм бэ гэхээр бидэнд 2 гүн бэлгүүн хэрэгтэй. 2 гүн бэлгүүнийг яаж олох вэ гэвэл хуусан чанарын бясалгал хэрэгтэй. За ингээд энэ сансрын эргэлтийг товчхоноор өөхөх төрөх гэж товчилчихж байгаа юм л доо. Үхээд төрөл авна гэд. За ингээд зүрхэн судар гэдэг маань үндсэндээ энэ 2 гүн бэлгүүнийг л сургасан тийм судар байх нэ гэж ойлгох нь. За ингээд энэ багшийн хичээл 3 хичээлд багтаагүй учраас энэний дараа дахиад нэг хичээл орох нэ гэж. Дараагийн хичээл дээр дахин уулзлаа. Баяртай. Та бүхэнд баярлалаа.